Одоо хүмүүс бол малчид гişүүд бол иргэд бол нэмэгдээ танаа гошоонд орё гэсэн усуд бол зөндөл байна л да. Нэгдэд удаагүй мөртлөө манай баян төмсөмд одоо нэг 6-аас 7 хоршоол байдгийм билээ. Тэгээд хамгийн үйл ажиллагааг хурдстай явуулж байгаа нь манай гошоо гэдэг засаг дарга маань дэмжиж бас борцоор орж байна. Одоо тэгээд нөгөө кофе шопто копинийхаа шаарыг хаягдлаггүйгээр хондоо шууд одоо нүүрэн дөрхөх одоо арьс зөөлөх тосмоос нэг гишүүнд бэлдэж байна. Нэгэн гар явлага гаргаж байна. Борцоор гаргаж байна. Суран эдлэр гаргаж байна. За тэгвэл таны одоо саяхан байгуулагдсан оршоо чинь шинэ оршоо хөдөлгөөний одоо эхлэл болхлоо гэж харлаа шүү дээ. Энийг бол их маш зөв дэмжиж байгаа юм. Чэнжийн гараар тэр одоо малчтаас хамгийн хямд авдаг хамгийн хямд өгдөг чинь одоо малчт байхгүй юу? Хамгийн түрүүнд малч чинь хамгийн хямдаар өгөөл тэгээд 2-оос 3 үе дамжиж одоо иргэдийн гар дээр төвсөрөн иргэдийн гар дээр очиж байгаа. Тэр хооронд одоо хэд ч нугарж байгаа одоо тэгээд яг хаврын мал ян дээрэнд бол ер нь 2-оос 3 нугараад байгаа юм яагаад байгаа юм. Биднээс хамгийн хямдхан авдаг та малчтаас. За тэгэхээр таны одоо саяхан байгуулагдсан хоршоо маань одоо энэ шинэ хоршоо хөдөлгөөний одоо эхлэл болоод малчид маань бас нэгдэх тий орлогоо нэмэгдүүлэх гэдээ бас зээл авах ингээ бас боломж ингээ бүрдэж штэ. Тэгээд малчидтай бас хандаад хэлэхэд зөвхөн нэг суманд тэгэхээр 6-аас 7 хоршоо гэдэг бол бас өндөр тоо юм шиг харагдлаа шүү. За тэгээд малчтай дан нэгээрээ зүтгэжсэнээс хоршоо энэ нөхрөлд нийлцгээгээд яг бүгдээрээ хамтаараа яг санаа оноогоо ярилцаад нэгдвэл бас бүтээн байгуулах бас цаашдаа юм хийх боломж их өндөр байгаа шүү. Тэгээд